За галзуу кино сувагтаан тавтаа морилцгоо. Хэдүүлээ сүүлчийн самурайн цавжилт буюу Last Samurai Standing гэх энэ галзуу киноны тайлбараа дуусгацгаая. Та нарыг удаан хүлээлгэхгүйгээд хэдэн бороонд нь аль болох л хичээлээ шүү. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллаж байна. За тэгээд та нар маань саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явж байгаа юм шүү. Ингээд нэмж олон давын ярьж та нарыг залхаалгүйгээр энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За сагагаар удирдуулсан самурайнууд дайсны хуаран руу зоригтойгоор дайрч ороод толгойлогчийн толгойг авснаар ялалт байгуулж байгаагаар 5 дугаар анги хэлнэ. Ингээд тэд ялалт байгуулснаа илтгэж өөрийнхэндээ дохио өгсөн ч өөрийнх нь тэднийг их буугаар буудаж амьд үлдсэн цэргүүдийг нь бүгдийг явган цэргүүд буудаад хөнөөж. Энэ бүхнийг дурсан санахтаа Каважи генерал шин цаг үе ирсэн. Харин шин цаг үед самурайнуудад эзлэх орон зай байх ёсгүй гэж өөртөө хэлдэг. Каважи генералыг орж ирсний дараа дөрвөн захирал бүгд тэрнтэй талархлаа илэрхийлэхэд тэдний нэг Шикокунуудад мөнгө зээлж хэрэггүй. Тэдний ёс бус байдлаас болж бид аль хэдийн маш их төлөөсийг төлсөн. Гэхдээ бусд нь ч санал нэгдлээ. Энэ үеэр 159 дугаартай Икеужи Теккан 66 дугаартай Кажияд алуулсан тухай мэдээ ирэхэд нөгөөдөл инээлдэж Канжияг дараагийн барианд хамгийн түрүүнд хүрэх магадлал өндөр байгааг ярилццгаана. Энийг сонссон Каважи генерал Кодоку бол дөнгөж эхлэв. Барай хүртэл та нар тэрнээс сонирхолтой зүйл үзнэ. Хамтдаа энэ сүнснүүдийг яаж зүйл дуусгахыг харах болно. Гэсэнд цаадуул нь бүрч баярлцгаана. Энэ үеэр Мицуи банк дотор Сага Сакура хоёр гараа зөрүүлэн зогсцгоно. Чи бууг үзэн яддаг үсттэй. Буунаас болоод бид ийм байдалд орсон биш үү? Би юуг ч үзэн ядахгүй. Дэлхийн ертөнц өөрчлөгдсөн. Энэ эсрэг бидний хийж чадах зүйл гэж үгүй. Тийм гэж юу? Бууга буулгацгаа. Харин нөгөө талд цүгэ өөрлөө нь буу чиглүүлсэн хоёр цагдаатай тулалдана. Явцгаая. Чиний энд байгаа чинь ямар ч утга учиргүй. Чи энэ тэмцээнд төрүүлсэн ч баярлах зүйл болохгүй. Тэр чинь юу гэсэн үгүй. Чи үүнийг ойлгоод хэрэггүй. Учир нь чиний аялал энд дуусна. Сага Кокушо. Азуулхад Ирохо амжиж ирээд утаад бөмбөг шидэж тэрнийг зүгтаалгаж чадлаа. Энэ үеэр дотоод хэргийн сайд Окуба ноёнд Кавачи генералаас мэдэрнэ. Тэр хэргийн мөрөөр мөшгөж Фужи ууланд очсон ч тэнд юу ч байгаагүй. Дими чулуу хөөсөн байна гэдгээ тэрээр элдэгжээ. Окуба сайд Каважи генералд итгэх хэсгээ шийдэж чаддгүй. Энэ үеэр туслах нь Морзоор дамжуулсан мэдээг дахиж нэгтэлж үзэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Учир нь тэр мэдээнүүдийг нууц кодоор бичсэн байсан учраас утгыг нь тайлж уншиж чадахгүй байлаа. Тиймээс сайд тэрэнд Морзоор дамжуулсан мэдээнүүдийг өгөөд явуулна. Тэрээр зүгээ багийнхнаа цуглуулад өнөөдрийн үйл ажиллагааныхаа дүгнэлтийг ярилцсан. Акаямаг шоронд алсан тэр хүмүүс цагдаагийн дөрөв эсгэгчд биш. Жинхэнэ цагдаа нар байсан. Тиймээс цагдаа нар энэ хэрэгт холбоотой болох нь тодорхой байна. Цагдаагийн газар болон Мицуи банк хоёр холбоотой болж таарлаа. Зөвхөн банк биш. Банкыг эзэмшигчид энэ хэрэгт холбоотой болов уу гэж тааж байна. Хэрвээ тийм бол оролцогчдыг хянж, цогцсуудыг бүртгэж устгах ажлыг цагдаагийн газар хариуцаж, харин бусад томоохон зардлуудыг том захирлууд буюу зай бацуунаар хариуцаж байгаа болж таарна. Гэхдээ нэг зүйл байна. Тэнэр юужис сүмд болсон үйл явдлын үеэр алагдсан хаандо бол Киотогийн цагдаагийн газрын 4-р дивизийн захирагч байсан шүү дээ. Тэгэхээр цагдаагийн газар бүхэлдээ биш тодорхой бүлэг хүмүүс үүнтэй холбоотой гэсэн үг. Энийг нэгтлэх хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Кодоку бол зөвхөн 100,000 йены төлөөх тэмцээн биш. Эннээс илүү гүн гүнзгий ямар нэг зорилго заавал байна. Өөрөөр хэлбэл Токиод очисон ч тэмцээн дуусахгүй байх. Тэд өөр ямар нэг зүйл төлөвлөсөн нь гарцаагүй. Бид бүгд бие биенээ хядаж дууслаа гэхэд сүүлийн үлдсэн ганц хүн ч амьд гэртээ харна гэсэн баталгаа байхгүй гэсэн үг. Гэсэн ч
Би урагшлах болно. Гэхдээ танд бас арга зал бий гэж бодож байна. Дайны үеэр та засгийн газрын томчуудтай холбоотой ажиллаж үзсэн биз дээ. Хэрвээ Зайбац нар болон цагдаагийн дарга нарыг давж гарна гэвэл тэр харилцаа холбооч нь хэрэг болох байх та. Та энэ хүүхдийг амьд авч гарыг гэж бодож байгаа бол энэ талаар сайн бодож үзээрэй дээ. Маргааш өдөр би ирнэ. Тэр хүртэл Кацукиг хамгаалж байгаарай. Сагаг явсны дараа Кацукиг ганцаараа бэлтгэлээ хийсэнд Ирохо ирээд ийм цавчлалт ямар ч нэмэргүй дээ гэж хэллээ. Тэгээд Кацукиг тэрнээс тусламж гуйхад Ирохо тэрэнд чи одоохондоо хүүхэд боловч зөксөлтгүй урагшилсаар байвал явцын дунд хүчтэй болно гэж хэлээд явна. Маргааш өглөө Сага телеграфын оффист очиод телеграф хургуулах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Удалгүй тэрний илгээсэн телеграф дотоод хэргийн сайдад хүрнэ. Тэнд Сага Кокушу гэсэн нэр бичээстэй байгааг харсан даруйд дотоод хэргийн сайдын баруун гар Майжимо Хисоко хариу өгдөг. Энийг мэдсэн даруйд Сага морзы машины ард өөрөө суугаад хэсэг бодол хийлсний эцэст бичиж эхэлнэ. Тэнэр Южи сүмд болсон явдлын талаар мэдээ авсан уу? Шизоку нар цугларсан гэж сонссон. Та нар дотор нь байгаа юу? Шикоку нарыг хооронд нь тулуулж байна. Дунд нь хүүхэд хүртэл байна. Хүүхдийг хамгаалах дэмжлэг хүсэж байна. Мөрдөн шалгах ажил хийгдэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Биднийг хамгаалалтад авах баталгаа өгвөл мэдээлэл өгнө. Цагдаа нарт бүрэн итгэх боломжгүй байна. Ямар санаа байна? Үндэсний аюулгүй байдлын асуудал. Хамгаалалт өгвөл мэдээлэл өгнө. 3 хоногийн дараа Оказакид очиж тэндээс хамгаалалт дагалдана. Ойлголоо. Наран Сага эхнэртэй хүчтэй байгаарай. Би заавал эргэж очино гэсэн телеграм хургуулад тэндээс гарч явдаг. Үүний дараа Хисоко дотоод хэргийн сайдад энэ талаар мэдээлэл өгсөнд Окуба сайд Кокушуг амьд угааг сонсоод гайхдаг. Бас Хисоко цагдаагийн газар 150 албан хаагчийг цуглуулж нууцаар бэлтгэл хийж байгаа тухай мэдээг сайдад өгöd. Юу ч байлаа гэсэн цагдаа нар биднээс ямар нэг зүйл нуугаад байна гэж хэлнэ. Тэгээд Окуба сайд Каважи генералыг ирэхээр яаралтай уулзахаар шийдэхэд Хисокоч Кокушутай уулзахаар явдаг. Энэ үеэр Каважи генерал хуучны зургуудаа үзэж ямар нэг зүйлийг төлөвлөж байлаа. Харин нөгөө талд Окуба сайдын туслах тэнд байсан баримт бичгүүдийг ухаж ямар нэг зүйлийг тасралтгүй ирж хайсаар байдаг. Тэр өдөр Сагаг ирэхэд тэдний багийнхан ч тэрнийг баяртайгаар өгдлээ. Тэгээд зүгээ хэдүүлээ хурдлахгүй бол бүх оролцогчид чир юг өнгөрхөн. Тэгвэл бидэнд гоо үлдэхгүй шүү гэж хэлээд яран явцгаадаг. Ингээд зөксөлтгүй явсаар чириуд ирцгэлээ. Тэд эндхийн постыг давахын тулд хүмүүр 5 гоо цоглуулсан байх ёстой. Тэдний ирэхэд цагдаа тэднээс гуунуудаа шалгуулахыг хүснэ. Сага 8 гоо, Кацуки 7 гоо, Ирохо 8, цүгэ 7-г цоглуулжээ. Цагдаа тэдний 5 гууг нэг цэнхэр гуугаар сольж өгдөг. Тэгсэн цүгээтэй хамт яваа Саямагийн гуунууд нь 5 хүрэхгүй байлаа. Энийг харсан тэд бүгд тэрнийг орхиод явах гэсэн ч Кацуки илүү гарсан гуугаа тэрэнд өгöd тэрнийг авч явъя гэж гуйдаг. Гэвч цаадуулна. Тэр насанд хүрсэн хүн учраас өөрийнхөө хувь тавиланг өөрөө шийдэх ёстой гэд халгаасангүй. Тэр бүхэл цагдаагийн ахлагч хүртэл тэр сул дорой учраас сүүлийн 9 хүний нэг болж чадахгүй гэж хэлнэ. Кацуки хуйлаад би энэ тэмцээнд ялсан ч Саямаг ингээд өхүүлэх гээд үлдээвэл би ямар нүрээрээ ээжтэй очих юм бэ гэж хэлээд шийдэмгий алгасаар Саяма дээр очиж илүү гуунуудаа тэрэнд өгнө. Энийг харсан цүгэ Ирохо хоёрч илүү гуунуудаа тэрэнд өгсөнд Сага хүртэл буцаж очиод илүү гуугаа өгдөг. Ингээд Саяма 5 гуутай болж цэнхэр гуу авснаар шир югээс цааш явах боломжтой болдог. Амьд гарсандаа баярлсан Саяма та нарт маш их баярлалаа гэж уйлсаар тэдний араас явхад энэ бүхнийг харж зогссон цагдаагийн ахлагч сайн яваарай гэсээр хоцорно. За ингээд цааш явах замда Сага Кацукид бодоод байсан чиний зөв байж бид бүх хүнийг аварч чадахгүй. Гэхдээ хүнийг харсаар угаад өхөлд тушаагаад хаяад явуул. Би ч бас эхнэрийнхээ нүрийг харж чадахгүй гэж хэлдэг. Бас Сага цагдаагийн ахлагч санамсаргүй хам алдаж 9 хүн үлдэх тухай ярьсан. Тиймээс бидэнд боломж байгаа байх. Кацуки чи бидэнд итгэл найдвар өгч байгаа шүү гэж хэлээд цааш явцгаана. Харин нөгөө талд Канжия нэг тосгоны хүмүүсээс замдаа таарсныг нь алж Кокушуг ирж хайсаар явдаг. Манайхад хэсэг явсны эцэст нэг салаа зам дээр ирсэнд цүгэ Саямаг дагуулад салж явахар болно. Цүгэ цагдаагийн газар дүүмэн дэгдээсэн учраас олон хүлийн газар бид ил задгаа явж болохгүй.
гэж тайлбарлаад удахгүй та нарыг олоод очино гэж хэлдэг. Тэрээр Окуба сайдын туслах Морзоор дамжуулсан нууц мэдээний кодыг тайлж чадна. Тэгээд тайлсан бичгээ аваад сайд руу гүйж явтал замд нь Энжүү таардаг. Цагдаагийн офицерууд ийм орой манай яаман дээр юу хийж явдаг вүлээ? Харин та ийм орой ямар ажил хийж байдаг вүлээ? Та биднийг дутуу үнэлээг үстэ. Бид таны алхан бүрийг ажиглаж байгаа шүү. Энэ бүхэн чинь ямар учиртай юм бэ? Энэ асуудал танд хамаагүй. Бидэнд маш харамсалтай байна. Ингэж хэлээд охин өгсөнд нөгөө цагдаа тэрнийг боож ална. Тэр орой сайд Каважид зариулж загтал бичижсэн. Харин нөгөө талд Каважид мэдээ ирж Кубо сайдын туслахыг зохицуулсан тухай мэдэгддэг. Бас Кодокугийн оролцогчдын нэг дотоод хэргийн яам руу телеграм явуулсан учраас сайдын баруунгаар Оказаки руу явсан гэдгийг ч тэрэнд мэдэгдэнэ. Тэр хүн нь Сага Шужиро гэдгийг мэдсэн даруйд Каважи гарах гэж байгаа Зайбацу нарыг дуудаж Окуба сайд бидний талаар гадралсан юм шиг байна. Гэхдээ бид ийм зүйл болж магадгүй гэсэн бэлтгэлтэй байсан. Сага Шужиро энэ талаар дотоод хэргийн яам руу мэдэгдэж. Гэхдээ бид тэрнийг устгахгүй. Яагаад гэвэл тоглоомд оролцож байгаа хэд хэдэн хүчрхэг оролцогч тэрнийг хайж байгаа. Тиймээс тэднийг зүгээр ажиглахад л болно гэж хэлдэг. Тэр Сага Ирохо Кацуки 3-1 фестивал дээр явж очино. Тэнд цус болсон сэлмээ бэлхэн барьсан Канжи яж иржээ. Харин нөгөө талд цугай тэмцээний оролцогчдын нэг Сансукэтэй уулзаж байлаа. Энэ үеэр тэрний дүү Шикура дайрч ирсэнд цугай тэднийг тайвшруулж надад та нартай тулдах хүсэл алга. Та нар ах トゥ нараа хайж байгаа гэдгийг би мэднэ. Сага Ирохо хоёрыг хэрвээ тэр хоёр аюулд учирсан бол та нар туслах байсан уу? Гэж асуулаа. Үүнтэй зэрэгцээд Сага Ирохо Кацуки 3-ын явж байгааг буурал толгойтой таяг тулсан алуурчин Генто Сай холоос ажиглана. Одоогийн байдлаар тэмцээнд 63 оролцогч үлдсэн байлаа. Иргэний дайны үе. Сагаг шуудуунаас гарч ирэхэд бүх дайчид нь их бууны болон бууны суманд өртөж амиа алджээ. Харин энэ үеэр тулааны талбарт Канжия ирлээ. Ам хорогч Кокушо хангалттай хөгжилдөж амжаагүй байлаа. Өөхөксөхээ үдцэхэй. Дайн дууссан. Бид бол самурай. Тиймээс тулалдах болно. Хурд юм аа. Энэ буу гэж зүйл. Харв. Ийм амархан. Хүн алж байгаа юм шиг санагдах ч хүн байна. Элд сэлэмний үе дууссан. Энэ дэлхийн ертөнцид бидэн шиг хүмүүс одоо хэрэггүй болсон. Тэглээгээд бид өөрчлөгдөхгүй. Чи бид хоёр хүний ам хорогчд. Чи энийг алсан уу? Яаж алснаа нэг харуулаач. Аля, дуусгаач. Хэрвээ чи намайг амьд үлдээвэл би чамайг үхэн өгтлээ мушгина. Ингээд дуусгая. Хоёулаа дахиж уулзнаа. Сага Кокушо. Нэг зэрэг Канжи яг шоронд хийгээд самурай нарын үе дууссан. Чи үхэн өгтлээ энд хоригдно гэж хэлээд гарч явдаг. Энэ үеэр Сакура тэрэн дээр ирнэ. За байж байгаарай. Бороо эрүүл мэндтэй чинь холбоотой нэг чухал юм гэлс хэлээдгий. Дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. Канжия. Чи 10 жил сургаггүй байж байгаад самурай нарын босолгоор эргэж ирлээ гэж юу? Амьдрал хэр байв та? Миний амьдрал ямар байсан бэ гэж юу? Би үхээд удаж байна. Чамд дуулгах сайн мэдээ байна. Чамд Бушидо ёсоор амьдрах дахиад нэг боломж өгье. Ингэж хэлээд Сакура тэрний сэлмэг тэмцээний зарлалтай хамт шидэж өгөөд хаалгыг нээжхэд яваад өгсөнд Канжия баярлаж инээсээр үлддэг. Тэр Обуко сайд Каважи генералд чамтай цагдаагийн газрын ирээдүйн талаар ярилцах хэрэгтэй байна. Токиод хүлээж бай гэсэн загтал бичнэ. Энэ үеэр Обуко Каважи генералтай ярилцаж байснаа хэрхэн сандаг. Самурай нарын босолгын төгсгөлд Каважи тэрнээс буу зэвсэг ашиглаад самурай нарыг нэг их ч үлдээлгүй нэг мөсөн дарж дуусгахыг хүсэж байж. Эстэгвэс тэд дахиад бослого дигдэн гэж үзэж байлаа. Тэдний зэвсгийг хураагаад орхив. Бид тэдэнд хэтэрхий хатуу хандуул
дахиад бослого дэгдэг шалтгаан болно. Шогуны сүүл үед Киотод юу болсныг санаж байгаа үстэй. Бид тэдний нууц аллагуудаас болж хичнээн олон хүний алдсан билээ дээ. Хэрвээ тэд биднийг ингэж нууцаар агнж эхлэвэл тэднийг зогсоох ямар ч боломжгүй болно шүү дээ. Японы ирээдүйн төлөө тэднийг дуусгах ёстой. Хүчирхийлэл илүү хүчирхийллийг л бий болгоно. Хүчирхэг Японыг бий болгох гол түлхүүр бол ард түмэн. Тэр ард түмнийг чинь хамгаалах ёстой үстэй. Ард түмний сэтгэлийг хүчирхийллээр татадгүй маа. Чи яагаад ойлгохгүй байна уу? Кавачи. Самура нарын үе дууссан. Гэхдээ хэрвээ бид эв нэгдэлтэй байхгүй бол улс үндэстэн маань мөхөх болно. Би өхөн өгтлээ бууж өгөхгүй. Энэ уулзалтыг дурсан сансан Обукасад Кодокугийн ард Кавачи байх магадлалтайг ойлгоно. Харин нөгөө талд Кавачи самбарт буулгасан Кодоку төслөө харж байна. Энэ үеэр тэрэнд Обукасадаас ирүүлсэн телеграмыг дамжуулж өгдөг. Энэ үеэр Сага Кацуки Ирохо 3 фестивал дундуур явж байлаа. Талбайн голд зассан том түүдэг гал. Түүдэг галыг тойроод бүжгэлж байгаа хүмүүсийг хараад Кацуки баярлж тийшээ очиод хэсэг харж зогсдог. Чи хүсвэл очиод нэгдэж болно шүү. Баярлалаа. Бидэнд дараагийн хуулзалт хүртэл 2 хоног байна. Энэ бидний хамтдаа байх сүүлийн мөчүүд ч байж мэднэ. Таныг ийм хүүхэдтэй санаа зовсон аавын дүрээр харах сонирн байна шүү. Гэр бүлтэй болоод аз жаргалаа олсон уу? Тийм ээ. Жинхэнэ гэр бүлтэй байх сайхан байдаг байхтай. Энэ үеэр Сага гэр бүлээ, эхнэр хүүхдүүдээ тэдэнтэйгээ өнгөрүүлсэн жаргалтай мөчүүдээ бас хайртай өхнөө оршуулж байснаа дурсан сандаг. Би гэр бүлтэйгээ хүн алахгүй амар чимэр амьдардаг байсан. Одоо тэднийг хамгаалахын тулд бүхнийг хийх болно. Миний хувьд би нэг л зүйлийг бодож ирсэн. Би тэр өдөр үхсэн бол надад дээр байх байж гэж боддог. Би хэсэг алхаж яагаад ирээ. Энэ үеэр Сагагийн номын дүүнер болох Сансуке Шикура 2 цугтээ хуулдаж байлаа. Чи юу яриад байгаагаа тодорхой тайлбарлаад гаж. Сага Ирохо 2-ын тухай ярьж байна. Та хоёр тэдэнд туслахгүй бол тэд удахгүй хамаа алдна. Генто сая ирж гисэн байгаа гэж юу? Тийм ээ. Тэд одоо фестивал дээр байгаа. Генто саяч тэнд байгаа. Чи яг хий юм бэ? Дэрийг би өөрөө сайн мэдэхгүй байна. Ямар тач хурдалж үзээрэй дээ. Энэ бүхнийг харж зогссон Саяма ирээд Цугэгээс тэр 2 хүн ямар учиртай хүмүүс болохыг асуухад Цугэ зарим зүйлийг мдээгүй өнгөрсөн нь дээр байдаг юм гэж хэлээд тэндээс явдаг. Тосгонд хүмүүс гал тойрон бүжгэлж Казукич тэдний дунд хамт бүжгэлж байгаа харагдана. Энэ үеэр нэг хүн Сагаг алсаас ажиглаж байлаа. Харин нөгөө талд Ирохо мөргөл үлдэж байгаад нөгөө танил хонхны дуг сонслоо. Тэгээд ойртон ирж байгаа Гентосыг хараад гайханцаа чиртнаа. Кёхачи Рюгийн 8 дахь залгамжлагч Кинугаса Ирохо. Ингэж нэг чамайг олдгийн байж. Энэ яхаараа энд байдаг лээ. Ирохог тэндээс хар хурдаараа зугтахад Гентосайч араас нь алхана. Энэ үеэр тосгоны захад хүмүүс солиод буудулж эхэллээ. Тэгсэн нэг эмэгтэй хүн хашгирах чимээгээр бүгд чимээгүй боллоо. Тэгсэн тэнд ирсэн Канжи нэг хүнийг цавчиж унгаад цаана нь зогсож байсан Сагаг хараад баярлаж тэрнлүү дайран ордог. Харин нөгөө талд Ирохо Гентосаяас байдаг чадлаараа зугтаана. Сони юм. Бэйбиний алга хүртэл хөгжилтэй байхаа болж байх чинь хүн алж хөгжилддөг чи хүн биш аратан болж чиж адилхан байж. Гэхдээ тэр одоо ямар хамаатай юм. Би энэ утга учиргүй ертөнцийн хэсэг нэг бүрийг хэсэгчлэн цавчна. Болооч та ягаад гэмгүй хүмүүсийн цусыг урсгаад байгаа юм? Энэ чинь самурайн ёс биш. Тэгвэл самурайн ёс гэж яг юу юм? Альвэ наашир Канжи над охиноо тавьчих. Харин чи энэ охиныг алчвал чи надтай жинхнээсээ тулалдах байлгүй. Хэрэггүй. Энэ үеэр Генто саягаас зүгтаасан Ирохо нэг өрөөнд ороод чимээг үхэн нуугдахыг хийж байна. Харин гадаа талбайд Канжи Кацукиг чирээд гал тойрон гүйж явна. Сага тэрний хөөж явсаар гарыг нь шархтуулж Кацукиг чөлөөлдөг. Гар чинь ийм шархтай байхад чи тулалдаж чадахгүй. Бууж өг. Бууж өг гинэ. Бид бүгд бууж өгснөөс ийм байдалд орсон биш үү? Тэд элдийг чинь хураах үед ямар байсан?
Тэрнээс хойш жаргалтай амьдрсан уу? Жаргалтай амьдрсан. Тэгвэл чи яагаад энэ дугай юм? Яагаад гэдгийг би хэлж өгье. Яагаад гэвэл чи хүн алхасаар юу ч хийж чадахгүй. Хүний амийг аврахтаа хүртэл хүн халжил таардаг. Самурай үе өнгөрсөн гэлөө. Тэгвэл би тэр шинэ үеийг чинь там руу тонилгоод самурай үеийг дахиад эхлүүлнэ. Сагаг тэндээс зогтоход Канжи араас нь хөөн. Энэ үеэр Ирохо Генто саяас зогтож байшин дотор нуугдсан ч Генто сая тэрнийг дахиад л олчдөг. Аз болоход Ирохо тэндээс зогтож амжина. Харин нөгөө талд Сага олон хөлийн газраас холдож Канжиягаас зогтаж байлаа. Ойд орсон Ирохо зогтоод нэмэргүйг ойлгож Генто сая руу давталдаг. Чиний ур чадвар сайжирчээ. Гэхдээ энд чи төгсөх болно. Сүүлийн хэлэх үг байна уу? Хэрвээ чиний ур чадвар ердөө ийм юм бол миний ах нарын эсрэг чамд ямар ч боломж байхгүй юм байна. Оо, тийм үү. Тэгвэл ах нар чинь чиний дараагийнх байх болно. Энэ үеэр Шикура амжиж ирээд Ирохогийн амийг авардаг. Кёхачи Рюгийн 4 дахь залгамжлагч Адашино Шикура. Ийм дайралтаас бултаж чадлаа гэж юу? Кёхачи Рюгийн 3 дахь залгамжлагч Гён Сансуке. Сансуке, нэгэн зэрэг дайрцгаая. Хитрхи хүчтэй юм а. Та хоёр зогтоо. Ирохо, зогтоо. Ингээд Сансуке тэрнлүү шийдвэрлэх дайралтаа хийж шархтуулаад өөрөө ч тэндээс хар хурдаараа зогтдог. Харин нөгөө талд Сага Канжи хоёр хөөцөлдөж гүйсээр салют бодулж байсан газарт ирэхэд Сага сая тэрнлүү дайрсанд тэр хоёрын дунд ширүүн тулаан өрнөнө. Тэднийг тулдаж байх үеэр галын наадмын агуулхад гал гарч байшин бүхэлдээ дэлбэрлээ. Хүмүүс тэднийг ингээд шатаж өглөө гэж бодохдоо зэрэгцээд галд шатсан Сага Канжия хоёр тэндээс хар хурдаараа гүйж гарч ирээд ус руу үсэрцгэн. Хорогч Кокушо. Ингэж нэг юм аз жаргалыг олох гэж. Маргааш өглөө Зайбацу нар болон генерал Каважи нарын сууж байсан өрөөнд мэдээ ирж дараагийн шатыг хамгийн түрүүнд давж хамгийн түрүүнд Чириюд хүрсэн оролцогч нь 227 дугаартай Камью Кочо болохыг мэдэгддэг. Мас Канжия Букоцу 108 дугаартай Сага Шужирод алагдсан тухай мэдэрнэ. Дахиад нэг сүнс ямар ч зориггүй өглөө. Баярлах шалтгаан мөн гэж бодож байна. Ингэж хэлээд Каважи бусдаасаа уучлал гуйгаад тэндээс гарч явлаа. Тэгээд тэргэнд суугатаа туслахтаа энэ тэнэг баячуудыг зугаацуулаад байж ухаарай гэж хэлээд хөдөлдөг. Бодлоггүй Каважиг Токиод ирсэн тухай мэдээд дотоод хэргийн сайд Обукод ирсэнд тэр өөрөө Каважи руу очихор болно. Үүнтэй зэрэгцээд тэрний туслах залуу сураггүй алга болсон учраас тэдний яамныхан тэрнийг хайх ажлыг зохион байгуулж байлаа. Окубо сайдыг морин тэрэгтэйг хой дундуур явж байтал гэнэт морин тэрэгэн зогсож гадаа хүмүүс хашгиралдах чимээ гарч байснаа гэнэт хаалган нэгдлээ. Тэгээд цуснд будагдсан Сакура гарч ирнэ. Уулзаагүй удажээ Окуба ноёнтой. Ханжиро чи хамт үсэн юм уу? Харамсалтай нь Каважи генерал наашаа ирэхгүй. Харин танд үг дамжуулаарай гэсэн. Хагцъя да. Окуба сайдыг алагдсан тухай мэдээг авсан даруйдаа тэрний баруунгаар Майжима яаман дээр яран гүйж ирлээ. Энд чинь одоо юу болоод байгаа юм? Энэ үеэр Сага Кацуки хоёр Майжиматай уулзахаар товлсон Оказаки хотод ирж байлаа. Кацуки Ирохо гинэд алгуулсанд санаан зовж байсан бол Сага тэрнийг зүгээр байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Энэ үеэр тэд дотоод хэргийн сайд Обуког алагдсан тухай мэдээг хүлээж аваад энэ наллагтай Кодоку тэмцээн холбоотой гэдгийг Сага ойлгоно. Энэ үеэр Майжимагийн илгээсэн хүн тэдэн дээр ирээд Майжима дарга яралтай ажиллаар Токио буцсан. Яралтай Токиод ирээрэй гэсэн мэдээг дамжуулдаг. Хоёулаа Токио руу яралтай явах хэрэгтэй боллоо. Ойлголоо. Энэ үеэр хотын дундуур морин тэрэгтэй Каважи генерал явж өнгөрсөнд Сага тэрнийг анхааралтай ажигласаар хоцорно.
Ирохог өглөө сэрэхэд Сансуке Шикүрэ хоёр тэрний шарахыг боосон байлаа. Би өрчүн бид бүгд гэр бүлээрээ хамт байсан тэр үеийг зүйдлээ. Сансуке бид хоёр урдын шиг маргаад л Шикүрэ бэлтгэлээ хийгээд л бүгд инээлдээд л. Нэрэл тийм байсан шүү. Хэрвээ бид бүгд хоорондоо тулалдсан бол би хамгийн түрүүнд өгөх байсан. Сагаах зүгтах сонголтыг хийгээгүй бол би амьд байхгүй байх байсан. Гэхдээ бид Генто саяг ялхаас нааш бүх насаараа зүгтэж амьдрах болно. Тиймээс бүгдээрээ нэгдэж Генто саяг ялцгаая. Бид бүгд нэгдэхээс нааш тэрнийг ялж чадахгүй. Тэгье. Тэгвэл ах дүүсээ цуглуулцгаая. Энэ үеэр дотоод хэргийн сайдыг амиа алдсан тухай мэдээг Зайба цунарч хүлээн авч хэлсэндээ хүрдэг Каважиг амаа олохгүй магтаж. Одоо бид тоглоомонд тугтаа анхаарах боломжтой боллоо. Гэцгэнэ. Одоо дандаа хүчрхэг оролцогчд үлдсэн. Сул доройнууд нь бүгд амиа алдсан. Энэ үеэр тусалгууд ирж ширээн дээрх газрын зургийг татсанд тэмцээн үргэлжлэх дараагийн хотуудын газрын зураг гарч ирлээ. Найда. Кодоку тэмцээн та бүхнийг уйд айхгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ үеэр нэг самура тэмцээний оролцогчдоос бүрдсэн нэг баг руу дайрч тэднийг бүгдийг нь ганцаараа зүйл дуусгаж гуунуудыг нь хурааж авч байлаа. Ацтавэн шүү. Тэмцээний оролцогчдод таарахгүй зөндөө удлаа. Ингэж нэг таардаг юм байж. Өнөөдөртөө хангалттай. Та бас тулдахгүй юм уу? Зарим нөгөө талд Сакура өөрийнхөө бэлтгэлийн байранд бэлтгэлээ хийж байсан бол Ширюуд хамгийн түрүүнд хүрсэн Камиуко чач ой дотор мөргөлүүлдэж агнсан ангаараа хоол хийх гэж байлаа. Энэ үеэр ой доторх нэг газарт Гентосоо ирж цүгээтэй уулзна. Та хоосон ирээ шүү. Би танд сэжүүр өгөөд байхад л гар хоосон ирж байгаа юм. Сүүлийн оролцогч босоогоороо үлдэх хүртэл өгтөл нь тулалдуулах болно. За энэ хүрээд киноны season 1 конец фильм. За энэ хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дууслаа. 2 ангиар нь яриад нийт 3 парт болгоод эхний улирал нь ингээд дуусч байгаа юм шүү. Дараагийн улирал нь одоо хийцээ гарах юм байгаа тийм ээ. Тэгээд харж л байх хэвээр. За тэгээд буруугийнх нь тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа юм уу? Буруугийнх нь хоолоо баг-багаар дээрцээр л байна. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллалаа. Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. За тэгэд манайхан subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай. Дарцсангууд маань лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. За тэгэд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай.